Нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар үзүүлж байна. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт түүхийн нүүрс сэргийлэхийг хоригдсантай холбогдуулан 2018 оноос 2019 оны халаалтын жилээс эхлэн сайжруулсан түвшний үнийг түүхийн нүүрсийн үнээс хэтрүүлэхгүй байх арга хэмжээг аван ажиллаж байна. Иймд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлтөөс бусад аж ахуйн нэгж иргэд та бүхэн түүхийн нүүрсийн хэрэглээгээ зогсоож агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд өөрийн хувь нэмрээр нэгдэн оролцохыг уриалж байна. Сайжруулсан түвш нь түүхийн нүүрстэй харьцуулахад чиглэгийн хэмжээ бага, ижлэгийн хэмжээ өндөр, агаар таях тоосонсны хэмжээ 60 орчим хувиар бага юм. Түүхийн нүүрсээс татгалзаж сайжруулсан түвшийг сонгоцгоё. Та бидний ухаалаг сонголт өөрсдийн болоод үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж чадна. Нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар.